Сайн байцгаана уу манайхаа. Сэтгэл хөдлөлийнхтэй фантази дуртай төсөөлөн тэнгэр тулсан манай Marvel-ийн фэнүүд нааш суугаарай. Хэдүүлээ өнөөдөр алдарт гайхамшигт дөрөв цувралын сүүлд гарсан анги буюу 2025 оны 7 сард нээлттэй хийсэн ангийг ярья. За кинонд орохоос өмнө гайхамшигт дөрөв гэж ер нь хинбэ гэдгийг эргэнэг сануулгах юм. Сансар судлалт сонирхолтой амьдралыг ер нь цэхэр дэлхийгээр хязгаарлагдаггүй. Сью, Рид, Бен, Джонни гэх дөрвөн эрдэмтэн сансарт гарч сонин сайхан шин нэл тайхаар яваад буцаж ирэхдээ V физиолог нь нэг сонин болсон байдаг. За жишээ нь яаж гэвэл Сью аливаа биетийг нуух, тогтоон барих, их хүчээр түлхэх. Джонни бол гал гархан шууд өндөрт нисэх, Рид маш их сундаг, Бен бүр маш их хүчтэй зэрэг дэлхийд ирэх хүмүүсээс илүү ер бусын хүчтэй болсон байдаг. За ингээд Өвөрмөц гайхалтай хүчтэй хүмүүс болсон учраас өмнөх ангиудад биднийг хамгаалдаг манай гаригийн хамгаалагч болсон байдаг. За ингээд кинонд оръё. Манай гайхамшигт дөрөв дэлхий дээр ажин түжин тайван сайхан амьдарч байлаа. Рид ямар нэг юм хайгаад л тэгсэн Сью чи намайг 12 секунд хүлээвэл би олоод өгье гэдэг. Хэдэн минут хүлээлэхээ маш тодорхой хэлж өгөөд инэмсэглэн гарч ирээд л нэг шүгэ онгоолгоод л хайж байсныг нь олоод өгчөж байгаа. Өхөө нэрээ нэрчүүдөө супер хүчтэй байгаад ч нүдээ томхон нээгээд шүүгээ саваа уудлаад ганц юм олж чадахгүй юм дөө. За тэгээд яад заавал 12 секунд хүлээлгэсэн гэвээс 12 секундын дараа ийм гайхалтай үр дүн гарчээ. Энэ тест энтрийг нь хараач дээ. Тийм ээ, тэд удахгүй ээж аа болох нэ. 2 жилийн турш тууштай оролцсон ч олж чадахгүй байсан хүүхэд нь хүүхд олохдохгүй огт бодохгүй байхад л ингээд хүрээд ирж. Энэ сайхан мэдээгээ нөгөө хоёртой дуулгаад л ад жаргалтай байж байтал тэнгэрт маш их гэрэл гараад ямар нэгэн эвгүй юм болоод байгаа болтой байш шүү. Тэгэхээр нь арай хурдан шаламгай сэрэг залжингаар нь Джонниг юу болоод байгааг мэдээд иргээл явуулж. Гэтэл мань Джонни очиод бараг дурлаад байгаа мó хаашийн. За тэр дурлаад сүуд болоод байгаа зүйл нь юу вэ гэхээр үнэхээр Джонни байтугай би ч нүд хийхээр гоо сайхан галбартай, мөнгөлөг биетэй, давцсан дээр гонхсон сайхан амтан байна. Гэтэл нөгөө сайхан амтан чинь бас харагдаж байгаа шиг сайхан амтан биш ажээ. Танаа гаргийг тун удахгүй залгих болно. Тэрнээс өмнө та нар хайртай бүхэнтэйгээ уулз, тэврэлт, хэлж амжаагүй үгээ хэл, баяр жаргалтай бай гэж маш амар сүржин мэдээлэл хийж шүү. Гэхдээ тэгээд манай дэлхийн хүмүүс чинь айд сандраад л яана энэ гайхамшигт дөрөв минь авраарай л болт юм байгаа. За тэгээд манай дөрөв мэдээж үүргээ биелүүлэхээр сансарт хурч хайсаар очиод манай дэлхийг залгих гээд байгаа тэр авраг амтан чинь Галактус гэгч болохыг мэднэ. Тэгээд манай хэд ярилцъя, тохиролцъё. Манай гаргийг идэхгүй байх ямар арга байна хөө гэд асуусан чинь. За нэг л арга байна. Би маш их өлсгөлөнд нэрвэгдсэн авраг бийт юм аа. Энэ космиктэй амьд оршихуйтай олон гаргийг идсэн ч цаддах юм биш. Харин чиний энэ гидсэнд байгаа хүүхэд намайг энэ их өлсгөлөнгөөс аварнаа. Тэр ер бусын хүчтэй юм байна л гэж авдээ. Амар дураараа. За тэгээ юуг л хүүхдээ өгөхөө? Ред маань үгүй дээ тэр тийм онцгой хүчтэй бишээ. Би тэрнийг маш сайн шалгасан. Тэр зүгээр л энгийн хүн гэсэн чи. Үдээ тэр чамаас хүчээ нууж байна гэл авах гал дайрхана дөрөв арай гэж амгаан цогтана. Ингэхдээ нөгөө дэлхий дээр ирж сүрхийн мэдээлэл хийгээдсэн гойлог амтны чинь нэг хар нөхрөө сарын хугацаатай цөлж орхиод хөлөг дотроо хүүгээ үлгэдэж аваад л дэлхий рүү буцав. За тэгээд дэлхийд буцаж ирэхэд нь дэлхийн хүмүүс за бид ялсан уу? Одоо бид аврагдсан уу гэж асуухт нь манайд харамсалтай нүгүй. Тэр хитрхийн үнэтэй зүйл хүслээ. Тэр бидний хүүхдийг хүссэн гэхэд хүмүүс бүр амар за алфтай юм шиг. Гэхдээ чи тэгээд хүүхдээ өгөөгүй мүү? Тэгээд бид нар сүрх юм уу? Өгчихгүй яасан юм бэ? Ямар амиа бодсон юм бэ гэл бүр амар за. Энэ дэлхийн олон тэр бум хүн өгөж байхаар чиний хүүхэд золиослогдоход яах вэ гэж мэгэл бүр өмнө нь дураараа. Хөөрхийн энэ үед манай дөрөвт бол үнэхэр хэцүү байгаа юм л да. Хүсэж төрүүлсэн хүүхдээ алдах гэж байгаа мэдрэмж үгүй бол тун удахгүй хамгаалж буй гариг нь тэр чихтэй сүрэх гээд байдаг. Зүгээр суугаад байлтай биш элдв арга суугчилж эхэлнэ. Энэ зур нэг өдөр Джонни Сьюг дуудаад танд нэг юм үзүүлье гэд нөгөө гойлог мөнгөлөг хүүхний яриаг рекорд хийж бичиж аваад ямар хэлээр юу гэж яриад байгааг нь мэдэж аваад хаанаас ирсэн хэн болохыг нь мэдэх боломжтой болсноо хэлнэ. Бас хөөрхөн сэргэлэн. Тэгэл Сью маань хүмүүст хүүгээ танилцуулаад би энэ дэлхийн төлөө хүүгээ золиослж чадахгүй. Бас хүүгийнхаа төлөө дэлхийг золиослж чадахгүй. Гэхдээ бид бүгдээрээ дэлхий даяараа нэг гэр бүл тул бид нэгдэж чадвал энэ аюулаас мултарч чаднаа гэж айхтар мэдээлэл хийгээл Редийн зохион бүтээсэн физикс шилжилтээр дэлхий даяараа нүүнэ гэдэг. За энэний тулд дэлхий даяар гүүр барья гэл. Аяйгуу сансрын манайд ч.
Гэхдээ үнэхээр бүтээн байгуулалт өрнөд яг нүүлгэх гэж байтал сарын хугацаа өнгөрч өнөөх мөнгөлөг биет маань суллагдаж галактусаас очоод тэднийг алдсандаа уучлалт хүсэж байна гэд дэлхийд хүүг авахар буцаж ирлээ. За энэ үед нь манай Жонни нэг мэрэгэн арга сэтэж олсон нь мөнгөлөг эмэгтэй хэлээр ярьж чи бас л бидэнтэй адилхан гэр бүлтэй хүн байсан. Харин Галактус танаа гаргийг эдгээр ирэхэд чи өөрийгөө золиослон түүний дагуул болж гаригаа аварч түүнд бусад гаригуудыг идэх аргыг замчилж өгч байна. Одоо чи манайгаар их тэрлээ. Би чамтай л адил гаригаа хамгаалмаар байна гэд сэтгэлийг нь хөдөлтөл бүр уйлтал ярваа хөрхий. Хөрхий бас л энгийн нэгэн эмэгтэй үрээ хайрлсан их хүн байж. Үр хүүхдээ гэр бүлээ хамгаалахын төлөө аргагүй ирэхэнд ийм зүйл хийж байгаагаа хүлээн зөвшөөрч тэгвэл та нар зүгээр хүүхдээ л өвчхөөч дээ. Хэрвээ тэр начиг том болсон бол бас л начиг шийдвэр гарах байсан гэдэл уйлаад явчихав хөрхий. Тэгээд манай эдий эхний оролдлого бүтлгүүцсэн тул дараагийн аргыг хайлаа. Гадуур хүмүүс тэднийг хүүхдээ өчөхгүй сонин гарууд вэ гэж ярьсаар. Гэтэл Рид маань генетикийн нэг арга болсон нь Галактусыг хотод авчираад Times Square цамхагт авчирээ. Тэгээд Times Square-ийн талбайд ирсэн үед сансрын порталыг 37 секунд онгорхой байлгаж байгаад хүлэггүйгээр задгаа сансарт унгах төлөвлөгөөгөө хэлнэ. Гол нь яаж тэрнийг авчрах юм бэ гэхэд нь Рид сонин царайлал. Би харин тэрийг бол бодож олоогүй байна гэж тэгтэн. Сив түүнийг хамгийн сайн мэдхийн хувьд чи бодсон. Чи бидний хүү Франкийг өгөөш болгоно гэж бодсон байна гэл санааг нэвч шууд хэлээд тайчих. Би бисээ гарцнаас нь уушна гэж юм шүү дээ. Энэ санааг Жонни Бен хоёрч таатуулж авсангүй. За тэгэл эцэст нь арга мухардаж хүүгээ өгөөш болгохоос өөр аргагүй болж байгаа юм л та манай. За тэгэл төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэдэл хүүхэдтэй цацраг, тэсрэг бөмбөг зэрэг төсвөртэй хамгаалт хийж өгөө талбай дээр өгөөш болгож тавилаа. Өгөөшийг өмхөж Галактусч дэлхийд ирлээ. Бурхан минь. Хэдэн зуун давхар цамхагаас ч өндөр амтан байгаа юм чи. Манай хэд авраг биетийг отон өөр өөрийн үүргийг гүйцэтгэхээр отож байгаад яг л санснараа хийгээд л дахиад ганц хоёрхан алхачих гэдэл тэр харагдаж байгаа шугамыг давчгал юм бол манайд нөгөө сансрын нөхрөөгөө шидчих гээд байгаа юм л та. Тэгсэн мó санаатай огч нь урд нь байгаа нь хүүхэд биш гэдгийг мэдээд хүүхдийн байгаа газрыг шууд илрүүлээд л очиод авчихна. Энэ авраг биетэй амьтан чинь манай дэлхийн хамгийн авраг Бен хүртэл хумхын тоос шиг л байгаа юм чи. Ямар сайн даа шидэт тэгсэн чинь нөгөөх маань дэлхийгээс гараад явчих байгаа юм чи. Том биетэй болохоор муухай дээрлэх үү. Манай сундаг Ридийг зүгээр богсонгож тоглож байгаа юм шиг л татаж яхад нь сансарт гарсан Бенийг Жонни очиж авчираад хамаг хүчээр шавхаж арай гэж нэг юм зохиход нь нислуулж байгаа юм шиг л болохооронд нь ашгүй Рид чөлөөлөгдөв. За ингээд манай баатарлаг ирчүүд ч хүүгээ аварч чадахгүй хүчүүдэж байхад үрээ гисэн их хүн яаж зүгээр ахав хамаг хүчээр шавхан байж нөгөө авраг биетийг чинь төрөний түлхэж оруулах гэж чадаагүй хэсэг рүүгээ түлхэж гарнаа. Ийм том амьтныг чинь ийм жижигхэн турхан эмэгтэй түлхэхэд маш их хүч гаргаж байгаа нь мэдээж аюултай тул Рид Сивд болохыг сануулна. Гэвч Сив өгөнд нь орохгүй түлхсээр л хүүгээ ав гэж тушаана. Энэ үзэгдэл бүр үнэхээр гайхалтай. Ёстой л өр хүүхдээ хамгаалах их хүнээс л гарах агваа хүч. Тийм авраг амтныг хүл алдтал түлхэж сандарч байх зураг нөгөө хүүгээ авч амжилттайгаар нөгөө нөхрүүгээ хийж ашгүй ингээд дууслаа гэхэд нөгөөх нь буцаж тэмцээд яг гарч ирлээ шүү. Энэ үед Жонни зориг гарган Франклин аваг ах Жонниг хайртай шүү гэж дамжуулаарай гэдэл өөрийгөө золиослоод хамтдаа хар нөхрөн унахаар явж байхад нь өнөөх мөнгөлөг эмэгтэй урдуур нь орж Галактусын хамт хар нөхрөн унаж алга болов. Романтик гэж жигтэйхэн. Харин ингэж романтиклаж байх зур дэлхийн хөрсөн дээр маш эмгэнэлтэй зүйл болж өөрийнхөө төлөө хамаг тамираа шавхан тэмцсэн гайхамшигт Сив маань амьсгал хурааж байв. Эхийгээ амьсгал хурааж байгааг харсан нэг нас ч хүрээгүй хүү ээж рүүгээ зүтгэн уйлсаар ингэр дээр нь хэвтээд ээж рүүгээ ширтгэхэд гайхамшиг тохиж ээж нь эргэн амьлав. За энэ бол киноны гол санаа. Маш их хайрл хүн төрлөختөнд хэрэгтэй. Гагцгүй үнэн бат бөх хайр бол их үрийн хайр, гэр бүлийн хайр. Ингээд их үрийн нандин нууцлаг үл тайлагдам эд шидээр тэд дахин бүтэн гэр бүл болж тэднийг дэлхийн хүмүүс угтаж авч хүндэтгэл үзүүлэхээр бэлдэж байна. Бүр түүний хүүд 5 гэсэн тоотойгоо өмсгөл бэлдэж гайхамшигт 4 биш 5 болох санаагааж цохуулгана. Гэхдээ тэд хүүхдээ тийм хариуцлагатай үгүй бүр төвөгтэй хувийн амьдрал гэж байхгүй шахуу хүнд өөргийгөө хүсэхгүй нь ойлгомжтой. Ямар тайл манарид ихэнх аав нар хүүгээ өөртөө адилхан байхыг хүсдэг. Харин би чамайг тийм байхыг хүсэхгүй байна гэдэг. Мэдээч шүү дээ. Хүмүүс тэднээс
ямар их золиос гаргахыг шаардаж байлаа. Та нар бодоод үзтээ. Чиний аимшигыг хайрладаг хүүхдийг дэлхийн нийтийн амар амгалангийн төлөө өгөх гэвэл чамд ямар санагдах вэ? Өнөөдөр үнэхээр дэлхийн хүмүүс бид бие биенээ хайрлах, хүний үнцэн, дэлхийн ээжийн үнцний умартан хувь хувиа хичээж өөрөө л болж байвал бусад хамаагүй гэж бисээ гიშгэлж амьдарч байгаа нь ичмээр үнэн шүү дээ. За дэмэрч өглөө өө нэрэ кино маань аль дээр ингээд дуусчихсан шүү. Маш ад жаргалтайгаар амар тайвнаар. За миний чалчилт ч ингээд дууслаа. Кино таалагдсан бол эрхийгээ гоцоолгож хонхыг тогшиж subscribe дарж сувгийг маань дэмжээрэй. Баярлалаа баяртай.